За сайн байцгаана уу? Та бүхэн сайхан шинэлцгээсэн үү? За өнөөдөр би одоо энэ гарч байгаа одоо могоо жилдээ одоо манай одоо шорон махбодтой улсуудын ажил амьдралд юу тохиолдох вэ гэсэн уншлагыг хийх гэж байна. За энэ шорон махбодод бол одоо охин үхэр материйн ордныхоо орж байгаа шүү. За энэ улсууд маань одоо энэ гарч байгаа могоо жилдээ одоо анхаарах зүйлс юу байна? Эсвэл одоо ажил амьдралд нь одоо анхаарах зүйлс юу вэ гэсэн юм онцлог эхэлж байна. За эндээс харахад одоо манай урт саяных нь манай шорон махбодтой улсууд бол одоо нэг юм хамтарсан одоо үйл ажиллагаа хийж исэн улсууд харагдаж байна тийм ээ. За одоо найзтайгаа хамтарсан юм эсвэл нэг одоо бизнесийн хамтрагчтай ч юм уу тийм ээ. Эсвэл одоо ажил дээр хийж исэн одоо ажиллаа сольсон, болсон тийм ээ. За энэ одоо нэлийн одоо дэвчиж байж исэн юм шиг тийм ээ. За энэ одоо бизнесийг болсон эсвэл одоо энэ ажилласаа гарсан байдал харагдаж байна л да. За энэ байдал бол одоо танд одоо бас нэлээд одоо юу гэдгийг нуруунд дээрх ачаар чинь хөнгөрсөн харагдаж байна. Яа гэх юм бол энэ одоо байдал одоо энэ ажиллаж исэн газар юм уу одоо энэ хийж исэн бизнесийн хамтарсан энэ бизнесийн асуудал бол одоо нэлээд өөрт чинь одоо нэлээд таагүй байсан байдал харагдаж байна. Энийг одоо болсноор нэлээд одоо сайхан релиф те одоо тайвширсан ийм байдал харагдаж байна тийм ээ. За мөн одоо стресснээс одоо баг зэрэг салсан ч юм шиг тийм ээ. За энэ одоо энэ ажилласаа гарсан эсвэл энэ хамтарсан бизнесийг болсон энэ одоо явдал нь одоо таны одоо амьдрал, хувийн амьдралд юм уу эсвэл одоо найз нөхөд одоо ойр community тийм ээ. Ойр орчны хүмүүст одоо нэлээд сенсацтай байгаа юм шиг харагдаж байна л да. За энд одоо таны итгэж байсан хамт ажилладаг одоо найз нөхөд. За би энд гарчихсан байгаа л да two faced friend гэдэг. Тэгэхээр зэрэг одоо хоёр нүртэй найз байгаад байна л да. Энэ одоо таны хувийн амьдралын талаар одоо мөн одоо дарга цэрэгдээ орж ховж ярьсан одоо ер нь нэг ажлаас гарах төхөөд ирэхээр нэг хүмүүс нэг нүрээ үзүүлдэг штэ нэг тийм юм. Гэхдээ тэр дундаа бүр нэг тийм хүн байна шүү тийм ээ. Энэ хүн одоо таны амьдралын талаар хов ярьсан эсвэл бол одоо дарга цэрэгдээ орж хошуу хүргэсэн ер нь нэлээд хил ам дагуулсан эсвэл одоо хов их хутгсан ийм байдал харагдаад байгаа. Энэ одоо бас нэлээд хэсэг дагалдаж таныг бас нэлээд стресстүүлэх юм хандлагатай байна. Ерөнхийдөө бол яг ирээдүйг харахаар зэрэг энийг бол яг та даваад гарсан л харагдаж байна л да. Гэхдээ за ер нь бол одоо болж өгөх юм бол одоо хувийн амьдрал эсвэл одоо өөрийнхөө асуудлуудыг бага ярьж юмар байна. Манай урт саяных нь тийм ээ. Манай шорон махбодтой улсууд. Яа гэх юм бол энэ мэдээллүүдийг одоо таны эсрэг ашиглах тийм ээ. За тэрүүхэн тэндээ бас таныг нэлээд хүрхэн зовоосон одоо тийм ээ. Иймэрхүү юмнууд харагдаж байх юм. За энэ байдал одоо таны одоо юу гэдгийг одоо дотор нэг дэвсгэрэлт гэдэг юм уу нэлээд тийм нэг юм л болж байна да тийм ээ. За энийг одоо ер нь хил амыг дарах тал дээр бас нэг ном сонин уншуулдаг юм уу яадгийн тийм ээ. Ийм арга хэмжээ бол тун зүгээр байна шүү. За жилийн дундуур одоо за ингээд ажилласаа гарчлаа. За одоо юу хийх вэ тийм ээ. За энд одоо тэгээд одоо нөгөө хоёр face friend чинь байсаар л энэ хоёр нүртэй нөхөр тийм ээ.
За энэ нөхөрт одоо та ингээ ярьчихнаа. Би одоо эндээс гараад одоо тим юм хийнэ, тэгнэ, ингэнэ гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо тэр хүн одоо таныг тагнуултаж байна тийм ээ. Одоо тагнуултах гэдэг юм уу одоо за одоо энэ юу хийх гэж байгаа, яах гэж байгаа. Одоо энэ одоо ер нь хүмүүсийн мэс муу болсон шүү дээ тийм ээ. Юу чинь тим юм харагдаж байна шүү. За одоо дараа эхлэх гэж байгаа ажлаа одоо бол одоо би хэлчихсэн ч учраас ч юм уу ерөнхийдөө тийм ээ манай энэ ойр цайныхан одоо шинээр эхлэх гэж байгаа ажлаа юм уу аль эсвэл бол одоо шинэ төлөвлөгөөгөө хүнд ярмааргүй байна тийм ээ би ер нь их хэлж байгаа энэ одоо амжилттай болох гэж байгаа ажил юм уу аль эсвэл бол одоо амжилтгүй ч болох гэж байгаа ер нь хүн одоо болоогүй юмыг нэг ам нээж хүнд их ярих ер нь сайхан зүйлсийг холдуулдаг болох гэж байгаа юмыг болохгүй болгодог ийм тал биш шүү тийм учраас одоо анхааруулan хэлье ер нь одоо шинэ эхлэх гэж байгаа ажлаа ер нь битгий яриараа энд одоо бас тагнуул харагдаж байна шүү таныг тагнаж байна шүү тийм ээ тийм учраас одоо бас энэ дээр бодолцож үзнэ үсттэй за одоо тэгээд би энэ оны сүүлээр ч юм уу тийм ээ одоо сүүлийн хагаст ч юм уу намар тийм ээ намар цагаар одоо би таныг одоо за одоо нэг шинэ ажил эхлүүлсэн харагдаж байна. Шинэ бизнес, шинэ юм тийм ээ. За энэ дээр одоо танд одоо эсвэл та одоо зөв юмд хөрөнгө оруулалт хийсэн. За энэ нь одоо ирээдүйд танд одоо маш дуртай орлогыг авч явах юм магадлал өндөртэй байна тийм ээ. За энэ дээр одоо бас манай урт цайныханд одоо өөрийнх нь одоо бодож санаж байгаагүй газраас бас мөнгөн тусламж одоо мөнгө орж ирэх юм хандлагатай байна тийм ээ. За энэ бол одоо урд нь бодож санаж байгаагүй ч байх. Энэ одоо бас нэг урд нь таны хөрөнгө оруулсан таны одоо ашигтай хийсэн бизнес юм уу? Ашигтай хийсэн хэлцээрийн үр дүн ч юм уу? Иймэрхүү юм харагдаж байна. За нэг юм бизнес шинээр эхэлж байгаа энэ улсууд бол одоо бас маш амжилттай байхаар харагдаж байна шүү. За тэгээд тэрэн дээр одоо ажлынхаа за бас энэ дээр нэг мессеж за одоо шинээр юм эхэллээ. Эхний үед нэг жоохон одоо юу гэдгийг үр дүн мэддэхгүй байхад одоо ухрах няцсах тийм ээ ийм асуудал харагдаад байна. Ер нь энэ дээр бол яг жоохон ажлынхаа жоохон томхон зургийг тийм ээ хийж байгаа зүйлийнхаа жоохон ерөнхий зураг одоо ерөнхий том одоо нэг хэсгийн нэг жижигхэн зүйлийг биш одоо том хэмжээгээр ингэж хармаар байх юм. Тэгэх юм бол одоо бас жижиг нарийн зүйл дээр санаа зовж одоо ухрах няцсах ийм асуудлаас бас сэргийлэх юм талтай юм шүү. Ер нь бол яг ирээдүгээ харах, том зургийг харах, ирээдүйд энэ ер нь хэр ашиг авах юм гэдэг тал дээр одоо бас анхааран бодож үзнэ үсттэй. Мөн одоо шинээр эхлүүлж байгаа бизнес ажлаа одоо сайн одоо информашн одоо юу гэдгийг вэ? Маш их судалж үзээрэй тийм ээ. Тэгжиж хөрөнгө оруулаарай. Ерөнхийг нь харахад бол одоо ер нь бол амжилттай болсон л харагдаж байна л да. За энэ хил амны асуудал бол одоо бас энэ дээр бас одоо бас зөвхөн ажил таны хийж байгаа зүйлийн тухай биш, хувийн амьдралын чинь талаар бас госсип харагдаж байна л да. Энэ хил ам одоо ховж юу ч гэдгийг. Тэгээд бас нөлөөсөн харагдаж байгаа учраас би одоо бас нэг хил амд болох тал дээр бас хичээгээрэй гэсэн байна. За ерөнхийдөө энэ гарсан асуудал бол одоо temporary юм шүү гэж хэлсэн байх шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо төр зүрийн асуудал учраас нэг жоохон уужуу тайван хандаж тийм ээ жоохон ирээдүгээ нэг алсаа харсан нэг тиймэрхүү байдалтай байгаарай гэсэн ийм зөвлөгөө байж байна. За мөн одоо за энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал одоо бас ийм харагдаж байна л да. За одоо манай одоо шороо мохаттай улсууд бол одоо магадгүй одоо айлын нөхөр авгаа юм уу тийм ээ эсвэл одоо гэр бүлтэй хүнтэй одоо эсвэл бол та хоёрын дундуур хүн одоо хоёр хосын дундуур хүн орсон юм байдал энэс болж одоо хоёр тустай болсон эсвэл салсан юм харагдаж байна. За энэ бол одоо ерөнхийдөө энэ ажилланч байна хүнээс салсан энэ бол ер нь зөв үйлдэл байгаад харагдаад байна. Ер нь энэ
хүнээс салаад юм уу энэ ажлаас болоод танд одоо бас шинэ ажил нэг шинэ юм хийх юм боломжууд гарч ирсэн. Энэ нь одоо үр ашиг өгсөн юм байдал харагдаж байна шүү. За тэгээд одоо бол яг хуу одоо та сингл болчихсон тэр хүнээс салчихсан тийм ээ. Гэхдээ та энэс салснараа баяртай байгаа харагдаж байна. За одоо салсан нөхөр одоо таныг бас тагнуулдаж туршиж одоо янз бүрийн одоо энэ бас интернет орчингоор бас харагдаж байна л та. Одоо юу хийж байгаа хинтээ ярьж байна гэсэн тагнуулсан байдал ийм харагдаж байна шүү. За энэ дээр анхааралтай байгаарай. За ер нь бол яг ингээ ганцаараа удаа явцсан сингл хүмүүс бол одоо оны одоо сүүлээр гэдэг юм энд одоо 10 дугаар сар гэж харагдаж байна. Ер нь 10 дугаар сард шинэ хүнтэй танилцах тийм ээ. За мөн одоо аялал харагдаж байна шүү. Аялал одоо бас ажил төрлөөр аялал хийх тийм ээ. Энэ нь бас үр ашиг өгөхөр харагдаж байна. За энэ аятайхан одоо нэг хүн гарч ирээд одоо амьдралыг чинь өөрчилж мөрч юм шиг тийм ээ. Эсвэл одоо хамтран хоёулаа ажиллаж бизнес хийх ч юм уу тийм ээ. Иймэрхүү юмнууд харагдаж байна. Энэ бас үр өгөөчтэй харагдаж байна. За энэ дээр одоо ингээд удаан би ганцаараа явж байна тийм ээ. Одоо хитрхи их obsessed одоо нөхөртөө болох эсвэл их нэртэй болох гэж одоо яарах одоо хитрхи их тойршрах тийм ээ. Ийм байдлаас болж одоо буруу хүнтэй одоо нөхөрлөх гэдэг юм уу, хил аманд орох гэдэг юм уу, иймэрхүү юмнууд харагдаад байх юм. Одоо энэ дээр харахаар зэрэг одоо нэг ганцаарцсан нэг зарим нэг тийм хүмүүс харагдаад байх юм. Тэгээ энэ ганцаардлаас болж одоо буруу хүнийг сонгох эсвэл буруу хүнтэй одоо нөхөрлөх гэдэг юм уу, одоо тийм ээ ойртох ч гэдэг юм уу. За ингэснээр одоо бас хил аманд орох юм харагдаж байна. Тийм учраас одоо зөв хүн гарч ирэхдээ одоо бас төвчээртэй сайхан өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд байж байвал том зүгээр харагдаж байна. Мөн одоо энд бас өнгөрсөнтөө жоохон зуралдаад урагшаа халахж чадахгүй байгаа хүмүүс харагдаад байх юм. За одоо тэр өнгөрсөн ажил одоо өнгөрсөн амраг юу гэдэг ийм усудаа бас орхиод урагшлуул ер нь 25 онд бол одоо манай Шорон хоттой улсууд бол амжилттай байхаар харагдаж байна шүү. За тэгээд одоо хүүхэд хүсэж байгаа тийм ээ хүүхэд гаргахыг сонирхож байгаа ийм улсууд байх юм бол одоо 25 онд хүүхэдтэй болох магадлал өндөртэй байна. За ингээд за тэгээд өнгөрсөнтэйгөө битгий зуул дараагийн хэлчихсэн. За тэгээд одоо болохгүй бүтэхгүй байгаа юмнаас одоо зүр орхиод ингээд урагшлах хэрэгтэй юм биш шүү. Ер нь бол одоо за энэ 25 онд одоо бас амьдралд нэг чухал өөрчлөлтүүд гарах нэ мөн одоо хэцүү цагаар орхилоо л гэж байна. Тэгэхээр зэрэг одоо ер нь энэ ард үлдээсэн юмнууд энэ болж байгаа ажил энэ ходж байгаа хүн бүхэн одоо ер нь бол зөв байна тийм ээ. Эдрийг орхиод урагшлаарай. Энэ бол одоо таны амьдралд одоо таны нуруунд дээр ачаа болж байсан байх шүү гэсэн юм байна. За ингээд та бүхэндээ одоо энэ могоо жилдээ ингээд ажил амьдралд нь тус болсон гэж найдаа. Бүгдэнд нь амжилт хүсье. За ингээд та бүхэндээ намайг одоо дуусал дэмжиж сайхан лайк, subscribe хийсэнд одоо маш их баярлалаа. Сайхан коммент өчиж урмын үгээр хайрлаж байдаг чинь бүгдэнд нь баярлалаа. За ингээд хобби уншилгаа хийсээр байгаа шүү. Амжилт хүсье. Баяртай.